Монголчууд хэлдэг төр төмгөр ёс ямбур гэж хэлдэг. Энэ юу гэсэн утгатай үг вэ гэхээр ерөөсөө л хууль ёс хамгийн эрхэмээ гэсэн үг. Хуулийг давж хүний субъектив санаа зориг гიშхгүй гэсэн үг. Тэр энэ сонсголын үеэр ч гэсэн улсын хурлын олон гишүүд хэлж ирсэн. Энэс гадна бас нийгэмдэр байдаг энэ маш олон төрлийн иргэдийн шүүмжлэлүүд бол энэ шүүх байгууллагатай итгэх, шүүхээс гарч байгаа шийдвэрүүд нь одоо хүлээн зөвшөөрөгдсөн үн цэнтэй байх асуудал бол дандаа чухлаар тавигдчихэдэг. Тэр яг шүүхийн ерөнхий зөвлөл тэгээд дээд шүүгч гэдэг юм уу, анхан дунд шатны шүүгч гэдэг юм уу, ингээд олон төрлийн шүүхүүд байгаад яг маш энгийн элементар ойлголтоор бол иргэдэд бол шүүх бол нэг л гэж ойлгодог байхгүй энэ анатомийн хувьд нэг л гэж ойлгогдож байгаа. Тэгэхээр энэ хоёр нэр дэвшигчийн хувьд өмнөх сонсгол дээр бас тодорхой мөрийн хөтөлбөр дэвшүүлж ирсэн. Нэг нь бол 7 зүйл заалттай. За нэг нь бол 5 одоо бүлэг зүйл заалттай мөрийн хөтөлбөрүүд дэвшүүлсэн байсан. За мөрийн хөтөлбөр дээр бол давхцсан бас санаанууд бол байсан. Одоо тэр шүүхийн цахимжилтын асуудал, иргэдэд ойрхон хялбар болгох тэр гэсэн асуудлууд байсан. Хоёрдугаар шүүхийн өөрийнх нь одоо хүтэн чадварыг сайжруулах, за энэ чиглэлээр гарч байгаа хууль тогтоомжуудыг цааш нь боловсронгуй болгох гэсэн зүйлүүд байсан. Тэр мэдээж энэ бол одоо хинэнч сонгогдсон байсан стандартын дагуу ажил хэрэг болоод явах хаа гэж бодож байна. За хоёр нэр дэвшигчтэй холбоотой бол хувь үнэтэй холбоотой болон мөрийн хөтөлбөртэй холбоотой бол асуулт байхгүй. Зүгээр гурван зүйлийг онцолж өгөхлөгтэй бас дурдмаар байна. Нэгдүгээрт ер нь энэ 1992 оны одоо ардчилсан үндсэн хуулиас хойш энэ шүүх гэдэг тогтолцоог бид ер нь ингээд засаглалын салаан мөчрийн гурван зүйлийн нэг гэдгийг нь олон тохиолдолд мартсаар ирсэн. Ерөнхийлөгчөө 0.1 дугаар хүн, их хурлын дарга 0.2, ерөнхий сайдаа 0.3 гэдэг. Уг нь нөгөө Монтескигийн эрх мэдлийн хуваарлын онлоор бол энэ чинь шүүх засаглал эрх мэдлийн нэг том салаан мөчр байх хэвээр. За тэгээд хууль тогтоох гүйцэтгэх гэдэг ингээд явдаг. Гэтэл бол ард түмний дунд бол энэ ойлголт бол тийм түгээмэл биш. Дээрээс нь улс төрчид хүртэл яг энэнийг нь бол одоо энэ засаглалын хуваарлах check and balance гэдэг энэ ойлголтын дээр бол маш тийм дутууд элемэг байр суурьтай байсаар ирсэн. Тийм учраас цаашдаа бол Монгол улсад энэ шудраг усыг тогтоох энэ үйл хэрэгт бол шүүх засаглалын бие даасан шүүгчийн хараат бус засаглалын энэ салаан мөчрийнхөө мөн чанарлууд төгсөн тэр алхмууд бодлогын хувьд бол явах ёстой гэж боддог. Тэр энэ зүйл дээр ч гэсэн бас одоо хоёр нэр дэвшигч нэг нь сонгогдлоо гэхэд нөгөөх нь сонгогдохгүй байлаа гэхэд бас тууштай энэ үзэл санааны төлөө тууштай байхыг хичээгээрэй гэж хэлмээр байна. За хэн нэгэн сонгогдлоо гэхэд ажил авсан анхны өдрийн урам зориг байдаг. Яваан дундаа тэр нь бүдгэрдэг, сарндаг, наан цаана болдог. Ийм зүйл битгий автаарай гэж хүсмээр байна. Яагаад энийг хэлж байгаа вэ гэхээр бас энэ одоо сонсголын дараагаар над руу бол хэд хэдэн хүмүүс ярьж одоо лоббидох гэж оролцсон. Одоо эндээс бол би тэр тухайн хүмүүст шууд хэлсэн. Ёс зүйтэй албанд очих гэж байгаа хүмүүс энэ ёс зүйгүй байдлаар ингэж хандлага гаргаж болохгүй шүү гэдэг бол хатуу анхааруулсан. Цаашдаа ч гэсэн ер нь энэ одоо улсын хурлын гишүүд рүү нөлөөлөх гэсэн орлогоодыг хэрхэвч гаргаж болохгүй. Энэ бол ёс зүйн хувьд бол маш том асуудал шүү гэж анхааруулж хэлмээр байна. За 3 дугаар хэлэх гэж байгаа зүйл нь болох юм бол ямар ч тохиолдолд улс төрчөөс төрийн өндөр албан тушаалтнаас хизээч битгий чиглэл команд аваарай. Авах үйлдэл битгий хийгээрэй. Ийм төрлийн үйлдэл шүүхийн ерөнхий зөвлөлдөр ямар нэгэн байдлаар болсон тохиолдолд болох гэж байгаа тохиолдолд шүүгчдэр илэрч байгаа тохиолдолд таслан сэргийлэх арга хэмжээ авч хуульдаа үнэж ёс зүйдээ